Зүгээр эргүү эрх зүйн салбар гэдэг чинь хүн туйл шүү дээ. Бүх зүйлийг хамгийн муугаар төсөөлж байна. Ингүүл тэгвэл тэгнэ. За ингээд захиргаа эрх зүй болоод ирэхээр яаж энэ эрх мэдэл дураар ажилтыг балансжуулах вэ? Иргэдийн эрх ашиг ч юм уу энэ дээр одоо баланс олох уу гэдэг. Нэг талдаа төр ажлыг хэвээр нөгөө талдаа иргэд оролцох хэрэгтэй тий. Хит бас төрд ингээд ээж болохгүй, мэдлийн өгж болохгүй ч гэх юм. За хувийн эрх зүйн асуудлууд дээр үнэхээр одоо бид эдийн тулгымцсан асуудал. Өнөөдөр Монгол улсын бизнесийн орчин яагаад муудаад байгаа гэхээр энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин бүрдэхгүй байгаа байхгүй. Бид эдийн бас ундаа ханагт байна. Ерөөсөө оруулсан төгрөг болгон бизнест оруулсан амжилттай болох ёстой гэд бизнес заримдаа эрсддэг. Тэр эрсдлийг хуваарлах жишээ нь дампуурлын хууль юм уу төлбөрийн чадвар хуулийн хууль гэж байдаг. Энийг бидэд гаргаж чадахгүй учраас ерөөсөө нэг эрсдлээ хуваарлж чаддгүй. Тэгээ нэг оруулаад хувьцаанд нь оруулсан ч гэдэг юм хөрөнгө оруулсан хүмүүсүүд нь бизнес тэр бизнес амжилтгүй болсны дараа мөнгөө заавал оруулсан мөнгө аавна гэл ингээл үзээд идэг. Тэгэхээр тэр бизнесийн эрсдлийг жишээ шүүхтэр эцэлдэг байхгүй. Хоёр дахь боломжийг бизнес эрхэлж байгаа хүмүүст олох хэрэгтэй. Насан туршдаа тэгээ зуралтаад байжгүй. Угаасаа хоёр чихнээс өөр зүйл байхгүй. Харин тэр гэмтэргийн шинжтэй ч юм уу албаар тэм зүйл байж болохгүй. Үнэхээр бизнесийнх нь яг тэр гадаад дотоод орчны нөлөөллөөс болоод бизнес дампуурчвал эн чинь оруулсан хөрөнгө оруулалт эрсдлээ үүрнэ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө заавал ингээл манайхан үрхий өсдгөө. Хүрдгүү. Тэгэл оруулчаараа нөгөө бизнес дампуурсны дараа ч юм амжилтгүй болонгод мөнгө аавна гэдэг. Нөгөө компани захирал бол бизнес хийсэн байхгүй. Заллигүй. За заллсан хүмүүсүүд нь тусдаа